Яг энэ өнөө өглөө татварын ерөнхий газрын өгсөн мэдээлэлээр нийтдээ 321 мянган иргэн аж ахуй нэгж. Энээс 75 мянган нь болохоор хуулийн этгээд 246 мянган нь болохоор иргэн. Нийтдээ бүр 321 мянга шүү. За энээс нийт дүн нь 6.5 их найд. 6.5 их найд төгрөгийн татварын өөр 320 мянган иргэн аж ахуй нэгждэр байна. Энэний 75 мянган нь аж ахуй нэгж байна. 75 мянга гэдэг тоо чинь өнөөдөр бүртгэлтэй идэвхтэй бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн 2 тутмынх нь нэг нь 240 мянга гэдэг чинь одоо хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэн тутмын 4 иргэн тутмынх нь нэг нь өртөө аж ахуй нэгжийн бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн чинь 2 тутмынх нь нэг нь өртөө 6.5 их найд 6.5 их найд нь өнгөрсөн жилдээ харьцуулахад бараг 100% шахам нэм. Өнгөрсөн жил 3.5 байсан бол өнөө жил 6.5 болж нэмэгдсэн гэдэг ийм тодорхой тоонууд өнөө өглөөний байдлаар мэдээллийг та бүхэнд хүргэе.